Happy 24 клубээс мэдчилж байна. Энэ өдрийн мэнд төргий. Сүүлийн үед энэ хүмүүсийн мэйл хаяг болон хүйтэн төрөвч буюу Cold Wallet дээр Kikcoin-ы токенууд орж ирсэн байгаа. 888,888 ширхэг Kik токен орж ирсэн. Энэ талаар тайлбар их асууж байгаа учраас энэ бичлэгийг зориулж байна. Kik токен бол бидний үзэж байгаагаар бол нэг тийм айхтар үн цэнтэй токен биш болов спам маягийн юм байна гэж үзэж байна. За ингээд энэ хизээ ICO-нд гарч ирсэн гэхлээр 17 оны 9 сарын 16-нд бол ICO дуусч ирсэн юм байна. Анх төлөвлөсөн мөнгө хөрөнгө босгох нь бол 12,750,000 хөрөнгө татна гэжсэн боловч тухайн үед бол 21,580,000 хөрөнгө татагдсан байгаа. Өөрөөхөө төлөвлөжсэнээс бол хит их учраас энэ бол маш их мөнгө. За энэ оны та нар анзаараарай 17 он бол ICO-гийн маш их өсөлттэй тэм зах зээл дээр эрэлттэй модонд орж ирсэн юм уу байгаа. Тэгээд ханш бол энэ нэлээд унтсан байдаг. Ханш нь. Тийм учраас энэ Kik токен дээр бол та бүгд үнэгүй токен ороод ирлээ. Энийг зарж болох юм байна гэдэг тийм их баярлах шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин ч их болгоомжтой хандах болов. За энэ блокчейн руу нуурж биднээс үтсэн. Ингээд маш их одоо 888,888 гэсэн токеныг бол хүн болгоны данс руу шилжүүлсэн байгаа. Төслийг хийж байгаа энэ нөхдүүд бол үнэгүй юм данс руу 888,000 токен шилжүүлсэн байгаа. Үүнээс болоод зах зээлийн нийлүүлэлт нь бол эрс өссөн байлаа. За ингээд харъя. За ингээд ингэж энэ бол зах зээлийн үнэлгээ. За энэ харж байна те. Ингээд энэ 12 сарын 1-ээс хойш баг зэрэг өсөлттэй байж байгаад энэ сүүлийн хэдэн өдөр энэ 1 сарын 28 ялангуяа энэ 2 сарын одоо 2, 3, 4, 5, 6, 7-ноос хойш ингээд огцсон өссөн. Энэ бол мэдээч тэр бол 16,000 Kikcoin-ы данс эзэмшигчийн данс руу мөнгө шилжүүлсэн байлаа. Энэ талаараа бүр ингээд юу ирсэн байна. 19 оны 11 сарын 26-нд ингээд та нарын данс монс руу шилжүүлнэ гэж. Энэ болохоор хөлдөөсөн токен буюу блокчейн дээр бол ямар нэгэн арилжаа хийх, бусдад шилжүүлэх юм боломжгүй токен үлээ Kik токен. Тэгэд хамгийн гол зорилго нь энэ нөхдүүдийн зорилго юу гэхээр хэрвээ 888,000 токеныг та бүгд ашиглаж авч хэрэглэдэг болыг бол энэ 500,000 Kik токеныг хүйтэн төрөвчдөрөө байршуулах ёстой гэсэн үг. Нэг өсөндөө 500,000 Kik токеныг авах нь л тэ тухайн эзэмшигч 888,888 ширхэг токеныг өөртөө авч ашиглахын тулд тэгэхээр энэ 500,000 Kik токеныг одоо хэдэн доллараар авах уу те тодорхой хэмжээний хөрөнгө зарна. Тийм учраас та бүгд энийг бол авах хэрэггүй болов гэдэг ийм зөвлөгөө өгж байна бидний бичлэгээрээ. Болгоомжтой хандах хэрэгтэй. Яг гоо тэр дансантай хөвчл байт юм байгаа юм биз. За ингээд нөгөө 6-8-ийн токены фэнкшүүгээр тайлбарлсан юм тайлбар байгаа. За өөр блокчейн дээр нь бас нэг үзүүлчмээр юм бол энэ юу гэсэн контрактын дотор нь тухайн контрактын энэ токеныг шатааж болдгоо яадгүй гэдэг энэ алгоритмыг бичсэн байгаа. Энэ дээр бол шатааж болохоор хийсэн байна. За ингээд шатаах хаяг нь байж байгаа. Шатаах хаягнд нь одоогоор орохлоор ямар ч тийм шатаасан токен байхгүй. Жишээ нь энэ BNB биржийн токен дээр Binance биржийн BNB токен дээр бол улирал болгон шатаадаг. Тэрийг та бүгд мэдж байгаа. За энийг бол Binance биржийн BNB токентой харьцуулах шаардлага байхгүй. Total supply буюу нийт зах зээлийн одоо хэмжээ нь
энэ 781 тэрбум 173 сая кик токен зах зээл дээр гарсан гэж мэдээлэл байна энэ. Тэгэхээр энэ аимшигтай зүйл байна. За энэ крипто ранг дээр хүртэл ингээд 20-оос хойш 1 сарын 8-наас хойш ингээд өсөд одоо ингээд буцаад ханшин дээр унаад ирчих. Тийм учраас та бүгд энэ кик токен дээр болгоомжтой бай. Бити ийшээ худалдаж аваарай гэж манай Happy 24 клубээс зөвлөгөө өгч байна. За ингээд та бүгдээ арилжаад амжилт хүсье. Анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.